За энэ газрын харилцаа үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой чухал хуулийн төслийг энэхүү иргэн оруулж ирж байгаа юм байна. Би бол зарчмын хувьд энэнийг цаашаага хэлэлцээд явах нь зүйтэй гэж бодож байгаа. Тэгвэл би бас ерөнхий сайд байхдаа энэ дуусаагүй барилгуудад үл хөдлөхийн гэрчлэгээ өгж явдаг юмыг би бол их өөрөө хүчилж хийлгсэн хүн байгаа юм да. Тийм учраас одоо энэ хуулийн дээр ийм хоёр юмыг анхаармаар байна. Би энэхүү иргэшүүдээ санал солилцсон ажлын хэсэг дээр яриад явъя гэж байна. Нэг талаас иргэд тохиромооргүй байна. Энэ хуулийн агуулга бол одоо орон сууц авж байгаа иргэд тохирохгүй байх тэр нөхцөлийг нэг талаасаа тусгасан зөв байна. А нөгөө талаас заавал байшин босцсны дараа орон сууц босцсны дараагаар үл хөдлөх хөрөнгөний гэрчлэгээ авах гэдэг бол бизнест бас их хохиролтой л да. Тэгээ би тэрнийг их зүтгүүлж явуулж байсан учраас энэ дээр хэдүүлээ тэр мэддэг чаддаг хүмүүсийн оруулаад иргэд хохирохгүй тэр байшин барилга барьж байгаа бизнесийнхэн бас хохирохгүй ийм байхаар энийг зохицуулаад явъя. Ер нь энэ бас их чухал хууль шүү. Одоо ингэ нэг газар байдаг тэр газрын дээдлэлд барьсан байшин дээр орон сууцнд юм уу оффист байгаа хүмүүс нь доотлохон газрынхаа эзний нэртэй таардггүй. Тэгэл нэг бөөн хүн сурталуулаад ингэ явдаг юм байлаа. Тэгэхээр энийг нийгмээр болгож байгаа нь бол зөв. Түрүүн дээр нэг Эрнандо де Сато гэдэг хүн Монголд ирээл бас энэ чи ярьсан шүү дээ. Хөө мөнх баялаг байна да танаад гэл. Тэгэл бид нар яах вэ? Тэгээд Монголын баялагийг чи хэдэн дарга нар зарж иддэг болохоор нийслэлийн үе үеийн засаг дарга нар хэдэн газараа зарж идэл. Тэр урдлын зайсан хавийн газрыг хэдэн байгаль орчны сайд нар зарж идэл. Тэгэл ингээл энэ Монголын баялаг дууссан шүү дээ. Монголд ч н одоо байшин барилга бариад баяж ийн гэж байдаг юм шиг байгаа. Зүгээр энэ байгалийн баялаг эсвэл нийслэлийн газар хоёрыг зарвал харин хагартлаа баяжд юм шиг байгаа. Одоо энэ зөвхөн нийслэлийн ч газар зардаг биш. Төрийн өмчийн байгууллагууд сургууль эмнэлэг цэцэрлэгийн нэг жоохон энэ жижиг биеийн тамирын талбай шиг юм хийгээ бусад газар худалдсан. Та нар нэг яваад үзээрэй. Энэ бас арай л дэмжсэн шүү. Тийм учраас би энийг цэгцлэг гэж байгаа. Энийг эдийн засгийн агуулгатай жинхэнэ утгаар нь болгох гэж байгаа. Энэ чиглэлийнх нь хуулийг бол дэмжиж байна. Энийг хэдүүлээ хэлэлцээд явъё. 100% зөв гэж юу байх вэ? Энэхүү иргэшүүний харин тэр дутуу бас одоо байшингууд дээр үл хөдлөх өгдөг юмыг ямар механизмаар яаж шийддгийг сая нөгөө дор чанд гişүн бас механизмуд байдаг гэж байна. Байдаг л байж таараа штэ. Манайд л юм байдаг болчдөг болохоос биш дэлхий дээр бүгд л байж байгаа штэ. Бүгд л хөгжсөн юм чинь. Тэр мөрний нь болоод энийг явуулъя. Энэ бол бас тийм зөв зүйтэй асуудал байна шүү гэж би ингэж харж байна. Харин арднаас гişүний саяны ямиг бас нэг ойлголцохоороо энэ үл хөдлөх хөрөнгөөр дамжаад арайч гадаадын иргэд Монголд газар эзэмших маягийн юм руу орохгүй байх. Эзэмших биш ашиглаж байгаа нөхдүүдэд бол хаалттай хэлжлээ шүү дээ. Тийм учраас энэ концепцоос зөв ойлгож явахгүй бол иргэдэд бас буруу ойлголт өгч вэ дээ. Баярлалаа.